Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуучлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх, сургагч багшийн сургалтын хөтөлбөр. Модуль 3, сэдв 3-3, сургалтын техник хэрэгсэл. За сургалтын техник хэрэгсэл нь 2 үндсэн бүрэлдэхүүнээс бүрднэ. Сургалтанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг ашиглах, хоёрт нь сургалтанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж тус бүрийн зориултыг таньж мэдэх. За үндсэн бэлтгэх зүйлс нь хэрэглэгдэхүүн, материал, тоног төхөөрөмж, ашигласан материал. Зохион байгуулалтын хэлбэрүүд нь анги танхим, хэрэглэгдэхүүн, PPT, тоног төхөөрөмж зэргүүд болно. За тодорхойлолт. Сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын явцад багш суралцагчийн үйл ажиллагаанд туслах зориулалтаар зориуд бэлтгэж боловсруулалт хийсэн зүйл юм а. Сургалтын материалын хэлбэр нь бичмэл, хэвлэмэл материал, үүнд эрдсийн хуудас, тэмдэглэлийн хуудас, хөтөлбөр, сонсох үзүүлэх хэрэгсэлд видео бичлэг, шторк, ТV хөтөлбөр, харилцан ярианд бодит жишээ, сургамжтай түүх, сонин хачиг, хэрэглэгдэхүүнд нь фломастер, багт хуваах хэрэгсэл, соронц. За бэлтгэл үе шатуудад хэрэглээний судалгаа, сургалтын хөтөлбөр, материал, урьдчилсан тест, засвар, хувилах, ашиглах материалууд. За анхаарах зүйлс нь дахин сайжруулалт хийх хэрэгцээ шаардлагыг хангасан байх, бүтээлчээр бэлтгэх, мэргэжлийн хүмүүсийн тусламжийг авах. За ширээ сандлын төрөлд энгийн, дугуйтай зэрэг төрөл бүрийн сандлууд багтана. Гэрэлтүүлэг нь байгалийн гэрэл тусах, байгалийн гэрэл тусгахгүй байх зэрэг орно. За проектрийн зориулалт нь сургагч багшийн бэлдсэн PPT слайдыг танхимд томоор үзүүлэх. Проектор нь өмнө нь зөвхөн PPT слайд үзүүлдэг байсан бол технологи хөгжихийн хэрээр интернетэд орох, өөр дээрээ дуу, видео тоглуулах, захилгаангүй үед зөөврийн цэнгэлэгчээр ажиллах боломжтой болсон. Мөн хэмжээний хувьд ч гэсэн авч явахад авар багтай болсон. Проектор нь дотроо олон янз байдаг. Уламжлалт проектор, ухаалаг проектор. Сургагч багш нь нэг гартаа микрофоныг сургалтын турш барих нь нэг талаараа илтгэгчид хүндрэл учруулах болсон. Ингээд илтгэгч заавал гараар барих шаардлагагүй маш олон төрлийн микрофон буюу чанга яригч нар гарч ирсэн. Орчин үеийн чанга яригч нь авч явахад амар хялбар, овор хэмжээ бага сургагч багшийн ярьж буй зүйлийг талбайд тод сонсогдох боломжийг бүрдүүлж, мөн биедээ тогтоож, илтгэгч чөлөөтэй ярих боломжийг бүрдүүлсэн. За самбар нь бүлгээр ажиллах тохиолдолд ханны зориулалтаар буюу багуудын хийсэн ажлыг тогтоох зорилгоор ашиглаж болно. Самбар нь дотроо хэд хэдэн төрөл байдаг. За танхимын зохион байгуулалт. Сургалтын орчин гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай материаллык нөөц болон сурах харилцаа, сургалтын орчин, материалын орчин, сэтгэл зүйн орчин гэж хувааж болно. Сургалтын танхимын зохион байгуулалтын хэлбэрүүд сургалтыг үр дүнтэй явуулах нөхцөлийг хангасан сургалтын орчин бүрдүүлэх олон төрлийн аргатай танилцах, зохих ойлголттой болох. Сургалтын анги танхимыг суралцагчдад таатай, аюулгүй орчин бүрдүүлэх нөхцөл байдлыг үнэлэхэд чиглэнэ.